Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За намайг Жогдроо Ухтас Сэрод гэдэг боловсролын байгууллага 36 жил багш удирдах ажилтан нэг одоо хашиж ажилласан. За багшлах 36 жил ажиллаад говьяныхаа амралтанд гарсан. За одоо бол тэрнээсээ хойш бол тасралтгүй хүүхдүүдтэй одоо сургалтын үйл ажиллагаа явуулж байна. За ингээд өнөөдөр одоо Ахмад багш нарын туршлагаас одоо хуваалцъя гэсэн өсөл тавьсан учраас одоо надад нэг туршлагасаад байх юм байхгүй. Гэхдээ одоо та бүхэндээ бас ер нь хүүхдийг яаж сургадаг юм бэ? Яаж сургах ёстой вэ гэдэг тал дээр өөрийнхөө бодсон сансан зүйлээс ганц нэгийг хуваалцъя. За ерөнхийдөө бол хүүхдийг сургахад бол миний бодлоор бол юу гэнэ вэхээр хамгийн нэгдүгürt би нэг дөрвөн зарчимд барьдгийн. Нэгдүгürt бол хүүхдийг сууд сургах ёстой байдгийн. Хоёрдугаарт бол суугаад сурсан хүүхэд бол уншиж сурах ёстой байдгийн. Гуравдугаарт нь бол уншаад сурсан хүүхэд бол ойлгох чадвартай болсон байдгийн. Юмыг ойлгочихсон хүүхэд бол үйлийг гүйцэтгэж чаддаг гэсэн ийм дөрвөн зарчмыг л баримталж багшилж ирсэндээ өнөөдрийг хүртэл. За тэгээд ер нь бол хүүхэд сууд сурна гэдэг чинь ширээн дээр зүгээр суухыг хэлэхгүй. Тухайн хүүхдийг одоо яг сургалтын үйл ажиллагаанд оролцож явах үед бол одоо анхаарлын төвлөрүүлж зөв суулгах хэрэгтэй. За зөв суулгачихсан хүүхдэд бол тухайн одоо уншуулж байгаа, бодуулж байгаа, сэтгүүлж байгаа тэр үйл ажиллагааг зөв ойлгомжтой ухаалгаар уншуулах. Зөв л уншиж сурсан хүүхэд бол тэр үгний утгаар зөв уншиж сурсан хүүхэд бол хизээч тэр хийх гэж байгаа зүйл дээр бол ерөөсөө алдаа оноо гардаггүй. Миний л хувьд тэгдгийн чухам багш нарын хувьд бол ямар байдгийг бол багш багшийн арга барил үйл ажиллагаа өөр байдаг учраас ямар байдгийг бол сайн мэдэхгүй байна. За ингээд уншаад сурцсан хүүхэд бол ямар ч өгүүлбэр, ямар ч үгийг уншихад тэрнийг бүрэн ойлгодог. Бүрэн ойлгодог хүүхэд бол багшд бол ямар ч хүндрэлгүй багш сурагч хоёрын үйл ажиллагаа бол одоо тэр 40 минутанд бол яг амьд үйл ажиллагаа өрнжийдэг. Тийм учраас би залуу багш нартай юу гэж хэлэх гэж байна вэхээр хамгийн нэгдүгээр хүүхэд бол хэн байх нь хамаагүй хүүхдүүдэд зөв суулгаа сургах. Тэгэхээр нэгдүгээр ангид орохоос нь эхлээл бүр цэцэрлэгээс нь эхлээл бүр сайн цэцэрлэг зөв суулгаа сургаад нэгдүгээр ангид ороход нь анхаарлын төвлөрөл зөв суулгаад анхаарлан сарнитсан хүүхэд бол хоцрогдолд ордог. Тийм учраас анхаарлын төвлөрүүлээд тэгээд одоо анхаарлын төвлөрүүлнэ гэдэг чинь багш юу хийх ёстой юм бэ гэхээр зэрэг багш бол одоо хичээл эхлэхээс өмнө өөр лүгөө анхаарлын татах, тухайн хичээл рүү анхаарлын татах, тийм сэтэлжүүлсэн үйл ажиллагааг бол явуулж явах нь хамгийн чухал байж байгаа юм. Энэ бол одоо зөвлөлт холбоот улсын болон дээр үеийн Ахмад багш нарын хамгийн чухал нандин туршлага бол энэ байсан. За ингээд сэтэлжүүлээд анхаарлын татсныхаа дараагаар тухайн хичээлээ одоо маш сонирхолтой, маш хүүхдийн сэтгэлд хүрхвээс тэр богинохон тэр хэмжээс асуудлыг өгчих юм бол хүүхэд тэрнийг ойлгоод авчихвал багшийн үйл ажиллагаа бол цаашдаа бол утас хүрсэн адил явдгаа гэж үздэг. Нэгдүгээрт. За хоёрдугаарт бол юу гэхээр зэрэг хүүхдүүдийг бол одоо хийж бүтээсэн үйл дээр нь зэмлэгтэй голно биш. Болж өгвөл одоо хийж байгаа зүйл дээр нь урам өгч явал одоо хүүхэд маш их урамшдаг, урмаар хүүхэд сурдаг. А гуравдугаарт бол тухайн багш бол эцэгчүүдтэй бол тулж ажиллах бол хамгийн хэрэгцээтэй. За хүүхэд ойлгохгүй юм уу? Хүүхэд болгон жигд биш учраас нэг өөр ертөнцийн учраас тэр хүүхдүүдийг хэн нь сайн байна, хэн нь ямар хөө ойлгохгүй, хэн нь миний хичээлийг өнөөдөр ямар байдлаар ойлгосонгүй явж уу? Тухайн хүүхдийн за бага ангид бол мэдэгдэхгүй, дунд ангид ахлах ангид бол энэ хүүхдэд юу тохиолдсон байна гэдгийг багш ангид дүүрэн хараагаар ойлгож мэдэрсэн байвал энэ бол их чухал юм шиг санагддаг. Тэгээд тэр хүүхдийг зэмлэхтэй биш, тэр хүүхдийг тухайн үед бол өнгөрөөгөөд дараагаар нь тэр одоо хичээлд идэвхгүй оролцсон юм уу, хичээлийг бичээгүй ч юм уу, анхаарлын төвлөрөөгүй хүүхдээ бол багш уулзаад дотнчлаад ярьчихвал энэ хүүхэд бол хоцрогдохгүй гэсэн үг. За хичээлийнхээ даалгаврыг хийгээд гэртээ үйлээ гүйцэтгэж чадаагүй тэр хүүхэд бол хоёр янзаар. Нэг эсвэл ангидаар ойлгоцсон мөртлөө гэртээ харахаараа нөгөө дутуу ойлгоцсон учраас үйлийг яаж гүйцэтгэхээ хийж чадахгүй болоод ирэхээр даалгавраа хийхгүй ирчих тохиолдол. Тэрнийг багш бас соргохоор анхаарч явах хэрэгтэй. Түүнээс бүх даалгаврыг шалгачаал чи хийгээгүй чи хийсэн гэдэг ингээд хүүхдийг бол зэмлэл буруу шахах нь бол буруу. Гэхдээ хүүхдийг огт зэмлэхгүй байнгын миний хүү гэдэг бас хүүхдүүд сурдаггүй. Тийм учраас багш хэдийд хүүхдэд урмаа өгөх, хэдийд хүүхдэд бас хариуцлагатайгаар тэр хүүхдэд тэр асуудлыг ойлгуулах гэдгийг бол ямар ч өгч нар бол анхаарч явал сургалтын хоцрогдол гарахгүй байхаа гэж боддгоо. За би өөрөө ч гэсэн ер нь хичээлээ заахтаа тэрэл зарчмыг баримталдаг. Хамгийн гол миний гэрт өгсөн даалгаврыг хүүхэд тодорхой хэмжээр хийгээд ирсэн байх ёстой. Тэр үйлийг гүйцэтгээд ирсэн байвал
дараагийн хичээл ороход бол өнөөдрийн өгсөн хичээлийн төгсгөл юм уу дунд хэсгээр дараагийн үзэх хичээлийн агуулга явж байдаг учраас тэр хичээлүүдийн залгамж холбоог бол ерөөсөө тасалдуулж болохгүй гэдгийг их анхаарах хэрэгтэй гэдгийг залуу багш нарын хувьд. За 3 дугаарт бол нэгэнд 30 минут 40 минутын ч бай хичээл ороод ангийн хаалга хаасан байвал ямар нэгэн үйл ажиллагаараа багш бол хизээч сэтгэлийг бол хоёрдуулж болохгүй. Зөвхөн тэр сургалтын 40 минутын процессд л багшийн үйл ажиллагаа сэтгэхгүй бол тэнд л нөлөөлж явах ёстой гэж багш нь тийм л зарчим баримталдаг. Багш нарыгаач тэг сургаж ийсэн, өөрөө ч тэр зарчмыг барьдаг. Тэр утгаараа ажиллаж ийсэн сургуулиуд маань, хүүхдүүд маань, шавнар маань аргагүй одоо сайн сураад үр дүн гараад байна уу да гэж боддог. За одоогор бол миний хувьд бол одоо залуу багш одоо энэ авч байгаа боловсролын яамнаас авч хэрэгжүүлж байгаа сургалтын арга барил өнөөдрийн тавьж байгаа шаардлагатай бидний өмнө байсан үеийн шаардлага хоёр бол жоохон зөрөөд байгаа. Тэгэхдээ би энийг бол огт өгөөсөхгүй академик сургалтын аргыг өнөөдрийн бие даах сургалтын аргатай хослуулж хөгжүүлвэл үр дүн илүү гарах байхаа гэж бодож байгаа. Тийм учраас хүүхдүүдийг бие дааж сургахад тухайн хүүхэд бие даах хэмжээнд очсон байна уу гэдгийг багш бол тэр ангийн тэр орж байгаа хичээлийнхаа хүүхдүүд төр дандаа судалгаа хийж явах хэрэгтэй. Тэр судалгааны үндсэн дээр л та хичээл удирдаад явчвал ямар ч хичээлд хоцрогдол гарахгүй гэж бодож байгаа. За одоо миний туршлага гэвэл ийм юм байх юм. За 2 3 дугаарт нэг юм юу байна вэ гэхээр зэрэг одоо миний л энэ явж исэн 36 жилийн түүхэнд багш нь бол цөөхөн байдгийн тэр жилдээ юу анхаарч ирсэн бэхээр ерөөсөө хүүхэд багш хоёр бол байнгын харилцан холбоотой байх хэрэгтэй. Өнөөдөр хичээл ороод явхад дараагийн хичээл дээр багш ямар нэгэн аргаар тэр хүүхдүүдийн өмнө үзсэн хичээлийн баттгалыг бол хийгээд авах хэрэгтэй. За би бол 30 ч хүүхдээ, 40 ч хүүхдээ, 15 ч хүүхдээ яг дараагийн хичээл ороход бол эхнээс нь ахвал бүх хүүхдийг нэг 5-аас 10 минутын дотор бүгдийн тэр ойлголтыг асуугаад дуусгаад тэгэл дараагийнхаа шинэ хичээл ордог. Тэгэхэд бол уншихгүй ирнэ гэж хүүхэд ерөөсөө байдгүй. Даалгавраа хийхгүй ирэх хүүхэд ерөөсөө миний хичээл дээр бол байж байгаагүй. За тэгэхээр багш нартаа бол одоо би тийм л үгийг хэлэх байна. За хүүхдийг бол яг одоо өнөөдрийн тавигдж байгаа шаардлага бол академик сургалтаар биш ер нь хүүхдийг өөрөөр нь хөгжүүлж хүүхдийг одоо өнөөдөр хүүхдийг хэн байх вэ гэдгийг л одоо төлөвшүүлж өгөх юм шаардлага тавигдж байгаа. Тэгэхдээ ер нь өнөөдрийн тавигдж байгаа шаардлагат бол Монгол хүний сэтгхүү бодоод үзсэн ч энд юу гэж хэлэх гэж байна вэ гэхээр зэрэг академик сургалт өнөөдрийн бие дааж өөрийгөө хөгжүүлэх энэ сургалт хоёр бол одоо байнгын холбоотой салшгүй байх хэвээр. Ингэж гэмээр хүүхдүүдийн сургалтанд агц гарч өнөөдөр сургууль бол хөл дээр оршин тогтнож сайн сургууль хэмээгдэж явах байхаа гэж бодож байна. Бас нэг үг хэлчих яах вэ энэ дайлванд. Тийм учраас багшийн сургалт бол сургалт цэгцтэй явж чадах юм бол дандаа үр дүн гарч яадаг. Үр дүн бол байнгын багшийн үйл ажиллагаатай холбоотой. Тийм учраас одоо Сэлэнгэ аймгийн 100 хараад ирээд ирснээсээ хойш бол одоо Ангаах ухааны их сургуульд бол одоо үндсэндээ 100 гаруй эмч нарыг бэлтгээд гадаад дотоод их орны өнцөг боломжид ажиллаж байна. Түүнээс гадна одоо Ангаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульд 1-р курсээс 6-р курс хүртэл 22 оюутан одоо суралцж байна. За ингээд анхаарал тавьсан та бүхэндээ баярлалаа.